Сайн уу бүгдэнд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээ би өнөөдөр хятад хэлнээс өөр хэл туршиж үзэхээр шийдлээ. За би өөр болохоор Duolingo-гоор дэмжуулаад Япон хэл би даад сурч байгаа. Тийм болохоор Япон хэлийг одоо дасгал хийж үзүүлье гэх юм уу. Тэгээ миний би даад сурч байгаа учраас надад ингээд зааж зөвлөх хүн байхгүй. Тийм болохоор жоохон ярихтаа онцгой ярьж магадгүй ойлгож уучлаарай. За бичлэг рүү орцгоё. Эхнийх нь here гэхэр чи энд гэсэн үг. Тэгэхээр Coco. 週末は新しい漫画を買います。週末は新しい漫画を買います. хэлээр чинь買いますгэхэр чи худалдаж авах. 週末гэхэр чинь on the weekend буюу 7 хоног гэсэн үг. 新しいгэхэр шинэ, манга тэгэхээр би энэ 7 хоногт шинэ манга явж худалдаж авнаа. On weekend I buy new manga. 時々兄と服を買います。 дүүтэйгээ байнга яадаг. 時々時々兄と 服買います. 買います。 時々兄と服買います. 服чинь юу вэ? Ямар ч байсан байнга дүүтэйгээ 時々兄と服を買いますюм биш. Заримдаа дүүтэйгээ явж худалдаж авдаг. За би үргэлж их нэртэйгээ манга худалдаж авдаг. Тэгэхээр чинь Йоко Цумато манга 買います. よく妻と漫画を買います。 За нэг юм аа. Миний дуудлагчтай охингүй байгаа хөө. Би нэг хүмүүс ярьдаг шнэ. Хятад хэл ингээд сурсан байхад Япон солонгос хэл амархан гэдэг. Ер нь бол Япон хэл сурахад гайгүй. Яг гэх юм бол үгийн бүтцэн монгол хэлтэй адилхан. Одоо эзэн бие тусагдсан үйл үг гэж явж байгаа байхгүй. Англи хэл хятад хэл хоёрын үгийн бүтцэн адилхан. Эзэн бие үйл үг тусагдсан гэсэн бүтцтэй явдаг учраас үгийн бүтцийн хувьд бол ойлгох нь Япон хэл айгүй амар. Тэгээд бас нэг ойр зүрийн дүрм энтрийн мэдчих юм бол ер нь бол гайгүй билээ. Гол нь дуудлаглын л. За дараагийн бичлэг хүртэл баяртай.